Тэгээ Сүхбаатарын автомат байна. Найзынхаа зөвлснөр энэ Чеховс дээрээ хэсэг хугацаа өнгөрсөн байна. Тэгээд дор бүрэн нэг бичлэг хийгээд дараа нь буцаад үздэг юм гэсэн зорилгоор хийж байна. За ирээд 1 сарын 20 гэдэг чинь одоо энэ 5 сарын ярддаг. Бараг 3 сар боллоо. Ажилдаа ороод 2 сар гарна. 1 сарын 20 гэдэг ер нь 3 сар 4 сар болох гэж байна. Ажилдаа ороод 3 сар болох гэж байна. За өнгөрсөн ээлжин дээр нэг аваа нэг хоёр сурлаа монголчууд, дийлэнх монголчууд юм. Чехийн ЦСКА Лифа гэдэг суурин дэрж суур шиж бас ажилласаар хэсэг хугацаа өнгөрсөн байх юм. За манайхан сайнтай муутай байна уу? Манай дийлэнх нь монголчуудын дандаа сар зан шүүмжлэлтэй зан арай шиг авч ирсэн байна. Худлаа ярьдаг, хэлсээ өгөндөө хүрдэггүй, хүний өвөө хартдаг. Мөн нийтлэг дутгал улс төр дээр ч зөвлөгддөг. Дүрс их маш их байна. Сайхан амьдарч байгаа юм шиг дүрс эсвэл хүнд юм хийж байгаа юм шиг дүрс гэж үзүүлэх. Мөн хүн хэл ахуулах. Магадгүй би Европ дээр хэл ахуул гэж юм бараг байхгүй гэж төсөөлж бодож байсан. Хэрвээ нэг жоох юм өгөө тодорхой юм гар хөндрүүлээд тэр нь тухайн хүний ажил үйлс явцад нь нөлөөлдөг бол би магадгүй буруу газар ирсэн байна. Буруу газар ирсэн байна. Улам маш илүү сайн соёлтой газар руу очиж танилцах хүсэлтэй байна уу? Энд болохоор бас монголчуудын нийтлэг алдаа ч юм уу, орчуулагчдын алдаа, ёс зүйтэй холбоотой ч юм уу. Нилээд хэдэн үгэллийн үед алдаатай үгэл байна. Өнгөрсөн 7 хоногийн нэгтгэхээс нийтийн байрлал шилжиж амьдарч байна. За нийтийн байр нэг Монголынхоор гайгүй оюутны байр. Минийхаар бол Гитэмсээ оюутны байр нэг эмтээ төхөж жоох. Тэгтээ Гитэмсээ оюутны байрыг одоо арай цэвэрхэн. Монголын ихтэй сургуулиудын гадаад оюутны байртай ер нь бол тун төстэй. 0.1 нэмэрхүү. Нийтийн 0-тэй 2 дундаа. Нийтийн 0. Нийтийн дүүштэй. За галтгоо. Дундаа нэг хөрөгч, дундаа нэг плетик, угаалт 2 угаалтур, нүр гарны галтгооны угаалтур. Нөгөөрөөний хөршүүд маань ажилдаа явсан учраас чоочтой. Энэ давхар хаал гадна талын хаал маань бас нэг чоочтой. Өөрөө төсвөр нэг чоочтой. Тэгэхээр илүү тухтай. Тэгээд нэг нэгэндээ хүндэтгэлтэй байл илүү тохилог байх боломжтой гэж бодож байна. Өмнөх байр яг хөлсний 2 байр. Яг төлбөрийн хувьд бол харьцангуй үнэтэй. Гэхдээ хувийн суудсан нийтийн байрнаас илүү тохихгүй заван тийж байна гэвэл миний хувьд үзэл бодлын хувьд жоохон зөрчилдөг. Өөрийн зарчмын дагуу ямар ч байсан ирсэн. Ер нь худлаа ярихыг хүсэхгүй нөө. Энэ сайхан байна гэж хэлээ яах вэ? Мэдээд саруулц хүмүүсээ бас санаж. Тэгтээ
бэрхшээл өхөн давсны дараа илүү яз жаргал байдаг юм болов. Хөл маш их өвдөж байна. Хичнээн Европч гэсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал гэдэг бол хувийнээс өөрөөс нь шалтгаална гэж байна. Ажилд ороод бараг 3 дахь сарын босгон дээр хөдөлмөр хамгааллын нэг жижигхэн хэрэгслүүд нэг 5 чиг авч өмслөө. Тэр нь хөлд жоохон нэмэртэйж бас л дутагдaltaй юм бол байна. Ер нь бол чиг татах. Манайд бол эндээс өмсөж очиж юмсаа тэнд солих маягаар тэрийг бага зэрэгээр зохицуулж байгаа шүү дээ. Бас л дутагдaltaй. Ажил дээр маш их тоосчлалтай. Жишээ нь өнөөдөр би нэг туршилт хийж үзлээ л дээ. Ууж байгаа цэвэр ус хөрөгчнөөс авсан. Тэгээд дулаан газар орсон учраас хөлдөрсөн, гадна л нь хөлдөрсөн байхад энэ нөгөө дүүрэн тоосчлт наалдаж байсан. Энэ нөгөө энэ дэр тэгээд тунгалаг учраас харахад ингийн тийм байдлаар яаж болно. Тэгээ энд ер нь манайхан боломжоо дандаа хязгаарлаж байна дөө. Миний ойр орчинд ирсэн дийлэн хүмүүс энэ бүгд наримдах чиг улс руу ирж ажиллах гэж Монголоос зүхтан барина. Байр сууцаа заран барина. Ажлын гэрээний нэг тодорхой төлбөр. Тэр нь бол энд бол яг яасан дээр үнэгүй төлбөргүй. Дээрээс нь үнэгүй байдаг визний гэрээ мэдүүлэх цагийг бас худалдаж авч ирсэн байх. За ажлын гэрээний ойролцоогоор нэг 250 300 мянга орчим ч юм уу төгрөг Монгол төгрөгөөр. Виз мэдүүлэх цаг нь ойролцоогоор 3000 евро орчим гэдэг чинь ойролцоогоор 3 саяас 6 сая хооронд ч юм уу тэр багцаа дийлийг нь худалдаж авч ирсэн байна. Бас л манай нэг монголчууд үнэгүй юмыг үнэтэй болох. Нэгнийхээ боломжийг хаах. Нэг жоох юм олоод мэдчихэрэг тэрийг нэг учиргүй хүн төрөх. Энэ дээр хамгийн таалагдаагүй юм бол орчуулагч. Ёс зүй. Хүний кейсийг нөгөө хүнд хэлэх. Бас өөрийн ажлаас цааргалах. Ийм суултууд байна. За тэгээ нөгөө түрүүнийхээ үргэлжлүүлээ хэлэх юм бол үзлүүдлэн гэх юм уу. Ойлголтын зөрүүтэй юмнууд байна. За миний нэмдэрч болохоор хуучин зочд уудлаа байсан юм байна. Ингээд 4 давхар 5 давхар техникүүдийг Кахан хотел гэж байсан юм. Одоо тэр нэрээр Кахан хотел гэж явуулдаг юм байна. Ойролцоогоор Германтай ер нь бол дуудлагын төстэй Кахан гэдэг. За тэрийг нь манай монголчууд Ханевер гэж нэрлсэн байна. Бас дуудлагын ойролцоо байна. Тэгээд олуулаа амьдэрдэг хаашиг амьдэрдэг гэсэн утгатай ч юм. За энэ 40 байр болгоны дунд бараг манай Монголд байдаг шиг супермаркетууд байна. Тэр болгоныг дийлэнхийн Вьетнамууд ажиллуулж байна. За Вьетнамуудыг манай монголчууд төлгүүд гэж нэрлсэн байна. За яг ярихад жоохон тиймэрхүү төвхтэй ойлголцоо төвхтэй байсан. Төлгүүд гэж нэрлсэн боловч тэднээс шиг ив нэгдэлтэй, тэднээс шиг амжилттай явж байгаа хүмүүс ер нь монголчуудаас хэд дахин илүү гаргаж явж байна. За чээгүүдийг өвлөн гэж нэрлэх юм. Дийлэнх орчуулагч нь ч тэрийг засчих. Тэр нь яг 2000 бидний мэдж байгаа 2009 оноос үүдэлтэй 2006 2009 оны эдийн засгийн хямрал санхүүгийн хөөсрөлт гэж нэрлэдэг. Тэр үед Чех улс болохоор
ер нь хоол хүнсийг нэлээд нөөцлж дайны үе шиг тийм байдлаар ер нь давсан байна. Мэдээж нэгдүгээр хэрэглээ амьдрахын тулд ус агаар за өмсөж зүүх. За өмсөж зүүх бол хоёрдугаар юм да. Ойр зүрийн өмсөж зүүх. Тэгээ дээрээс нь хамгийн чухал хэрэгцээ бол идэж уух хэрэгцээг энэ тэргуунд авч үзээд бус хэрэгцээ тансаг хэрэглээ нэмэлт зарлуулаад танах маягаар хямралыг давсан байх юм аа. Тэгээ энд сурах юм ихтэй. Бас хаях юм ихтэй. Ойр дотны хүмүүсүүд худлаа ярихыг үзлээ. Твцсэнгүү. Ойр дотны хүмүүс нэг муулж ярихыг харлаа бас. Твцсэнгүү зармиг нь багаар хэлгэн. Ажил дээр манай монголчуудыг ер нь соёлгүй гэж байна. 0-д ороод гараа угаадгүй л гэж байна. Нөгөө яриадсан орчуулагч маань нэг сүрхээ баатар болоод урд дурна. Монголчууд соёлгүй ш. Танаахан ч гэсэн гараа угаахгүй байгаа гэсэн. Гэтэл бодолж байдал дээр 0-д 2-3 удаа ордоо эрэхтэй 0. Эрэхтэй 0 ер нь цөөхөн. Энэ үйлдвэрт ер нь ойдл хийж чек эрэхтэй хүн баргалж байхгүй. Гэтэл манай монголчууд дэргэд бийцчаад ер нь бол гараа угаах нь баргалж хаврах. Хоёр шалтгаантай. Нэг нь болохоор гараа угаахад мэдрэмж өөрчлөгддөг учраас оёход жоохон бэрхшээлтэй. Хоёрдугаар залхуу бас хойрог, хайнгал бас цааван байгаа юм бол. Сошиал за Facebook гэл юм да. Facebook, Twitter л нэг ганц нэг орж байгаа. Тэнд л бас л өнөөхөл манай монголчуудын бухимдал нэгнээ үзэн ятсан, нэгэндээ атаархсан. Улс төрийн мэдлэггүй илдэг янзын мэдээлэл асар их явж байна. Магадгүй биднээс хөгжихийн тулд заавал дотроосоо гэлтгүй гаднаасаа энэ гадаад байгаа хэд нь илүү шудраг байгаад илүү шудраг тогтолцоод бий болгол яадаг юм бол магадгүй Монгол улс хоёр засгийн газартай байсан үе би түүн луга магадгүй гаднаасаа гадаад гарч амьдарч байгаа хүмүүс мэдээж илүү боломжийг харсан л байгаа. Тэднээс яагаад Монголын хөгжилд хувь нэмэр оруулдаг юм бэ? За дээрээс нь шүүмжлэлтэй хандхад гадаадын ихтэй сургуулсан төгссөн яг болон мөнгөөрөө яагаад төгссөн хүмүүс байгаа бас мэдлэгтэй ч хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг асар ихээр манай ерөнхий сайд иргэдэд зөвлөхөр авсан байна. Би үнэхээр харамсалтай хандж байна. Яагаад? Монголын ихтэй сургуулиудаа үгүйсгэж тэр бол ойлгомжтой. Тэгэхээр Монголын ихтэй сургуулиудын боловсролын тогтолцоо энэ дээр бол магадгүй алдааг эндээс л олж харах юм өстэй болоо да. Чанаргүй байдал. Бизнесийн за ингээд өнөөдөр 2019 оны 5 сарын 20 цаг онцор өдрөөр